Амингийнх өргөн голыг дагсан саахалт хідэн айлын охид түүхнүүд өсөх хэрээр Дарема охин улмал сайхан бүсгүй болсоор нутгийн харчуулын харцыг татах болов. Түүн татаархсан хүүхнүүдийн зэвүүцэл үзэн ядалт эцтэй хүрч Даремаг нүд үзүрлэх боллоо. Өдийн ай хүрч яваа ээж мөн авгаахтайгаа бүл болон амьдрах тэднийх мал гэх юм уугүй өнөө маргааш арга цан хаяада харцаа ууж өнжих үйч байлаа. Бэлбэлчинтэй гэгдэх мянгатын олон залуус ирж охиныг нь гуух боловч эмгэн тэр шаасаар буцаадаг нь авгах чулуунд ямар нэгэн учиртай санаг. Тарчигдутгай амьдралаа дүүргэн торгонд бие ороож тосонд бэлууран амьдрах ганц боломж нь охин байтал ярдаг нохоо шиг аврилтгийг нь буруу зүнсэн чавганцын тэнэглэл гэж уурсан явдагч олон жил чимээгүй явцгаадаг байлаа. Чулуун алдвал хэдэн морьтой ирж уул усыг самнах боловч эрэл тасархын даваан дээр багын найзтайгаа очирч сурах тавьбал. Оржигдөр энэ хойд даваа хэдэн цагаантай адууд давдаг шүү. Тэр л ам юм баг. Заашгүй хэдэн уул алгасаа олдог элдвтэй маацгнууд юм да. Адцаг гэснээс нөгөө мөч чавганц чинь өнхөрж өгөхгүй л байна уу? Тэр мөдгөө юм шигээ. Охиноос хийрээр уусмал залуужаад байх юм. Гэхдээ мөөгөнд нь бодсон юм би. Гэж дэртэй хуулын үзүүрийг ширтэж байхыг анзаарсан найз нь. За чулуу минь. Одоо л зүг бодож байна шүү. Гэж бодлыг нь уншсан аятай дэмжих мэт нүдэн сэргэж ирээд. Тэр мө өгөр эмгнийг алчхаад охиныг нь зарж ид. Гэдэг хинхэг цээжэд илдэн багтай нарахгүй хөхрөн. Хөөхөрхий гаднаа гимгүү царайлч нүмхэрсэн доттой новш байчи гэж уруулаа мададалтуулан зэвүүнээр өгүүлэхэд гайхаж ядсан өнөөхөр чийч мөн тэнэх хүн юм да. Нассаар ичийнхээ хаяг сахиж зарсагдах гэсэн малуу гэж хорон үг шидлэн шарыг нь малтах шиг болоход хулсан дашуураа дээр өргөж гавалдан дурн зүг гэдэл буулгach чаад мориндоо мордон хамаг хурдаараа тавхин тогтож ядсан цусаа димэл алгаараа дарна. Бүрэлзэн адивчих нүдэнд нь цаашлан яваан жижигрэх чулууны араас асгарч байсан цусаа алган дээр досон адууны хомолтой холж шүлсээ хайж шившлэг хийх мэт юм чивнэх нь хараал бололтой. Харамтай баяа гэж нутгийнх нь андахгүй. Чулуун ч юу сантав. Гэхдээ түүний ганц охир даахгүй амтай гэж хэн мэдв. Өөрийг нь хараалын харс өдөр гүйцэн ирсэн мэт мориноосоо суг дотон хоош унчглаа. Гайхаж ятсан чулуун иргэн харвал баяатаа сууж байсан довцог дээр хар хэрэг эргэлдэн нохоо эсвэл боохоо мэддэхгүй нэгэн зүйл цогцыг нэдэж байхыг харлаа. Өөрийгөө хүн алчглаа гэж гэмшивч бүх зүйл ойротсон харамсалтай. Гэрийн зүг алхах боловч дөтгээд модон дундор хөндлөн алхав. Хэсэг явсны эцэст шинхэн өрсөн овоон дээр чансан мах тэргүүтээ эдэ унд аялбаг байв. Чулуун угийн цэргүү хүнтул овооны оргил дээр байх 3 шил архийг өртлөн ойролцоох жалганд сун архины амсалт уруулаа хүрэхэд жичигнэн байгаагаа мэдэрлээ. Хүн алчглаа гэж зовсондоо биш ямар бааран дээр унж байгаагаа илдвэр төсөөлөн өөрийгөө айлгана. Нэг шил архийг нь бараг л нэг амсгаагаар гудраад 4 даваа зогсолтгүй ноцолдсон бүх шиг айхлан байж хоёр дахь задлаад тал хүртэл нь гудраад босдол өөрийн ирэхгүй говьж дайван газар унахад уулын блэс нэгэн харс өдөр өөрийг нь чиглэн ирж явахыг харав. Наривчлан сайн харахыг хүссэн ч бүрэлзэн бүдгэрсээр ухаан баларчглаа. Дарема ахчин ирж байна гэж гэрийн хаяанд суух ээж нь хоолоо залсан орилоход гарч баруун гол тийш сарвчлал хөдөлгөөн морьтой нэвсэж навсасан дээл болчихсон. Улаан галзуу царайтай хамаг хурдаараа давхиж явлаа. Энд чин бааягийн халдан морийг унаад өөрийнхөө морийг хөдөлчихсөн байх шүү. Юу болсон хүн бэ? Гэж дуулдах төдий хэлтэл Дарема хариу өгүүлгүй гэрт буцсан оров. Чулуун уяан дээр ирээд мориноос өсрөх шахан бууж өөрийнхөө морийг хондлоо дээр час хийтэл гуйдаж сул орхиод гэрийн зүг говьш давсаар алхана. Хөөмн юунд өөрийнхөө морийг хөөж явуулав? Бас над бааягийн морь яах гэж унав? Гэж түнтгнэн уурсахад битгий хуц мө зүнэх чавганц. Чулуун чин жаргалтай амын шороог дэрлээд үлдсэн. Одоо мэж байгаа үз. Аль тэр Дарема хаана вэ? Юу? Чи цалин өвчин тасаа юу? Чулуунаа чи тэнд оюун санаа чинь ууланд үлдээ юу? Барагтайхан галзуураараа тууч хэмнэ. Элен цэгний чин чулуун. Би баая байна.
Олон юм амхалтад байвалчин уу? Хохно гэж мэдээрэй. Химэн тэнхээ мэдэн орилж ташуураад алаавал цус тусалж байхыг харсан эмгэн аллах авсан аманда тарин шулгана. Дайрыма. Миний охин болохоо байлаа. Баая ахыг шин алаад арсыг нэмэрчихсэн байна. Бөөн дуун шуунаар гэрээс гарч ирвэл ээжийг нь газар унгаад ташуураар ноос савх мэт болбож харагдана. Чулуун ахаа та ч байлаа чи. Ээжийг минь гэж мөрнөөс нь дугтчих дайрымаг иргэн харвал өөрөөс нь найж арагшаалхан. За яасан? Сүнс минь ахын чинь биеинд шүлсэн. Болохоор айгаад байна уу? За баая ахтай ир. Гэж шунгалсан муухай цууратсан хоолоогоор хэлэхэд тэсгэл алдан дуу алдсаар орилохдоо цэвхий цагаан царайд овуулаанаар эргэлдэх нүднээс нь үнэхээр их айж байлаа. Цаад алд нь хэвдэх хөгшин ээжинд аль хэдийн амьсгал хурааж гулдаан хэвдэх бие нүүл үзэгдэн. чулуун ахаа та чин Гэхийн завдалгүй өнөөх цус ташуураараа хоёр хөлийг нь хуг зохин гэрийн зүг газар самардан байдаг чадлаараа мөлхөх дайрымаг харан чөтөрийн гэмээр ёрон яваагаар инээж байв. Дайрымаа охиныг биендээ баймааргүй хүч гархан сугандаа хийж гэрлүү орохыг холоос ажиллаж байсан учир мэдэх өвгөн цахиур буундаа мөнгөн сум хийж хоймор цаасан судраа өртлөөд хурдвчлан мордоод нутгийн иргэдийг бүгдийг нэг дор цуглаж давхиан дундаа орлоо. Саахал дайлыг хэдэнгэр цуглан айж хөгшчүүл хааныг тарин уншиж балчир хүүхдүүдээ гэрт хорно. Харамтай баяагийн сүнс үгсэн даруйда чулууны биеийн шүглж аимшигт үйлдэлийг араас нь хийхээс өмнө зайран өвгөн зогсоож чадсан юм. Өглөөд хэвдэх хэмээгнийг үл ойшон гэрлөө бууга шагаасаар ороход буун дуудаж хийхэд орж хашгих ёрын дуу чимээ амин голын айсавар нэг хадан тооноор нь үлгсэн өв хутаа гарч агаарт орхноо замхрав. Бүх зүйл дууслаа гэсэн шиг нутгийн залуус хурд мэдэн давхиж ирээд далигаа чимгний цогцыг өхөр тэргэнд ачаад хэсэг залуус гэрлөө орвол баруун орон дээр дайрымаа охин нүцгэн хөвтөд цааш харан уйлж байв. Харин өвгөн 50 гихчин тамхи нэрэн хоймор замлан сууж байлаа. Хажууд нь мөнгөн загас усгүйдэн үсчиж ам эрен зогчиж байлаа. Миний хүйн загсыг амин голын тогтмол булангарцсан усанд очиод тавьчих. Тавлангаар авхаг гэж үүдний хажуу зогсох залуу хөөрө хандан хэлээд хар давуугаар орооч төө гэж хоёр нулиман өгөөд. заалууд минь алдваа харамт баяагийн тэнүүлсэн шингэсэн байгаа шүү. Голын усанд жамаараа өхөл альбан сүнсэнд дарагдана. Гэхэд залуус мэл гайхаж цэл хөхрөв. Одоо энд юугаа ихэв? Гарцгаа. Талигаа чиг наран жаргахаас өмнө оршуул. Гэж залуус захиад захиур бууга нуруундаа сан гарч одлоо. Залуус олон сар шунлыг нь хөдөлгсөн бүсгүй ингээд нүдэн дээр нь нүцгэн хөвтөж байгаагч богж өтгтөө нөгдсөн бузар юм химээж гал голомтыг нөшгчин сандаачиж өдөр түргэн арилахын төс болов. Энэ явдлаас хойш олон хоног үзэгдээгүй дайрымаа гинэтхэн нэгэн найр болж байсан айлын хоттой хоньноос нэгэн хурхайг амьдаар нийдэж цусандаа будагдан суухтана. Ноход дайрч хадаж хэмлэн хугархай хөлөж ширэн шарх сорив болсоор уул руу өсөх замд нь найранд байсан хүмүүс сандралдан ирээд хоёр нүдийг нь сохолж амьдаар нэхээр хаяж хээрийн нохоо зоглог гээд ичав. Амьдаараа хаягдсан охин хичнээн харуулсан уйлвч түүнийг ихнийг ч үлдээгүй гэдгийг мэдэх учраас үхийг л хүсэж байлаа. Хадны яралд олон өдөр хөвтөд үлсхийн ирэхэд хөлнөөс нь хэмлэх хэрэг хулган зэргийг барьж аваад идэх болов. Энэ мэдчлэн олон жил явсаар хадтай улаан уулын аламс нь улч хувирлаа. Тэгээд зогсохгүй амин голын хоттой хонос суудан авч гүүхийгч нутгийн олон иргэд харсан байлаа. Нэгэн удаа олон хүүхэдтэй айлын бага охиныг авцухтаас насуулж өнөөх өвгөнд нутгийн иргэд хандах боллоо. Өвгөн ч хизээний сурмгаа олсон мэт мөнгөн сумтай бууга үрж судраа өртлөөд хадтай улаан уул руу мардна. Түүнийг дагаж хэд хэдэн залуус явсан ч ар гэрээ хамгаалах хэдэн биеэр хөх өгүүлдэлээ. Оройч болж нар жарахын алдаад явсан нөхдөөс сургаалга. Амин гол даган суурсан айлууд нэг дор цугларч үлдсэн хэдэн залуус мананд гарч хонохор боллоо. Бүрхийн өмөрч сар мэлтийгчгүй түнэр харах үед хот айлгууч хөтлөө. Хадтай улаан уулын зүг мананд гарсан залуу ямар нэгэн зүйл өөрийг нь хориодгүйгээд байх шиг санагдаж бууга цэнэглэн зогсоход түүний хажуугаар хоёр нүдээ хувчгсан сэгсийсэн үстэй дайрыма өвдгөн дээрээ алхан яваа харагдав.
Хугархаа хөлн нарагшаага эргэж эзэгснээс болж алхаж чадхаа байчихсан нэлт байлаа. Хоёр гараа урагш тэмүүлэн барьж үхрийн сарвч тулахад цээжиндээ нэг аван буцаан урагшин бэр. Энэ мэдчлэн хідэн үйлхийснийхээ дараа тойрч яг түүнийг чиглээд алхлаа. Айсандаа хамаг биеийг хөшөж амьсгаач авч чадахгүй хөшөө шиг л гатчихсан залуугийн хажуугаар шүргэг шахам алхаж хоттой хонлоо гараа сунган нэгэн хурх суг татаад буцаад хурдлан гүөхтэй. Төмөр хаалга мөргөж ноход болон ойролцоох манаачтай халыг татчихв. Дайрамач өвдгөн дээрээ яваа сурчсан мэт муухан адуунаас хурдангун алга боллоо. Залуу сэрч хуучин винто бууны тас их дуунаар цочин харвал саяхан нүднийхэн өмнө эргэлдээд байсан дайрамаа алга болчихсон өөрийг нь хэн нэгэн алгадаж байсныг анзаарлаа. Тэр чамайг яагаачгүй юм уу гэж олон хүн шаагалдан асуухад Тэр зүгээр л хүн байна. Ямар юмных нь албас байх вэ? Та нар л түүнийг ийм амьдралтай болгосон. гэж уурсаад Тэр хөшөө шиг хөдөлгөөнгүй зогсож байгаа хүнийг яахчгүй. Учир нь тэр сохор. Харин түүний урагш тэмүүлсэн хоёр гарт баригдвал юу болох нь тодорхойгүй. гэж сүржигнэн ярихаа гшинд хаттай улаан уулын зүгээс буун дохойч удаа гарлаа. Төд хөдөлгөөгөн баруун гартаа амьд алтан загас барьсаар ирж яваар. Өөрхөн охиныг амин голын хамгийн тунгалаг усанд тавиарай. гэж мөнөх залууд өгөөд Одоо та бүхэн минь айлтгүй болсон. Энэ голын айсав амар тайван болсон. гэж зарлан тунхаглав. Амар жимэр хэдэн жил болсны дараа манай өвгөн голын тогтмол булангартай усанд алтан мөнгөн хоёр загас үгсэн байхыг харан нүдэн золтой лаягнаас унчихсангүй. Хөөхий охиныг цэвэр усанд хийж амин голд мөнхлөх ёстой байтал өвхөл рүү түлхэж дийлтгэргүй буг чөтгөр болгосноо мэдсэн даруйд даралт нь нэгсэж хээр сөхөн хэвтэж байхыг нь нутгийн нэгэн залуу олж гэрт нь хүрэх замд түүнд Тэр хизээ нэгэн цагт ирнэ. Тэгээд нутаг усыг төвөх болно. гихт нь халуун наранд удаан хөвтөд солиорч байх шиг байна гэж үл тоон юм. Өвгөн гэрийн хоймор дэх орон дээрээ хөвтөд Муу хөвгснөөс хойш энэ би нэг л биш. Ганц хүмүн хотод сөрсөж ойр ганцаараа үлдэгч гэж. Энэ муу нэлх охиныг над дээр авчирч хайчаад юу бодож явдаг болсон юм бол доо. гэж залуу хүүд гомдлох хайтан зээ охиныхоо зулаа гэлээд гарч тоглох хэмээхэд гэрийн сүвдэрт суугаад Сима сэгсгэрстэй дайрима алтан загас амин голын төмөн загас түй мөнгөн загас түүний дараа ямар нэгэн хөшөө болж хавирно гэж ялгаа цээжин дээрээ тавиад буцаан урагш тэмүүлүүлж гэрийн ханыг тэмтэрч байхыг сөгсөн хаяагаараа харсан өвгөн Цэцгээ. Юугаа яриа солиороод байгаа юм? гэж айж балмагтсан байдалтай асуухад өвөө намайг цэцгээ биш дайрима гэдэг шүү дээ салганад чижирсэн мойн хуруугаараа охин руу зааж Тэр төрчөж